гэж юу вэ? Асуултын хариулт маш шинэ. Төр бол хувийн хөвшилтэй адил нэг л ажил олгогч. Гэхдээ энэ албанд орохыг хүсэгчдэд олгож буй амьдралын баталгаа нь хувийн хөвшилтэй харьцуулахад найдвартай, бас баталгаатай. Тиймээс залуус мянга-мянгаараа төр даалгах ашигыг хүсдэг. Өөрөөр хэлбэл тогтсон цалин, нийгмийн хангамж, орон сууцны баталгаа энэ бүгд залуусыг төрийн албан хөшөөрөх нөхцөлийг бүрдүүлдэг. Нөгөө тэгүр төрийн албанд тогтвортой мэрэгшсэн байх үндсэн зарчмыг баримталдаг. Энэ зарчмыг ягштал баримталж байж төрийн бодлого мэргэн түмэн олны амьдрал амгалан байх учиртай. Тэгвэл Монголын төр тогтвортой бас мэрэгшсэн байж чадж байна уу? Энэ л асуудал нэвтрүүлэг энэ асуултын хариултыг эргэлхийллээ. Бид асуултын хариултыг эхлээд эрдээс эргэлхийлсэн. Харин тэд хэрхэн хариулсныг одоо сонирхох. Төрийн албан өөрөө мэрэгшсэн тогтвортой байна гэсэн үндсэн зарчмыг баримталдаг тийм ээ. Тэгэхээр энэ зарчим ер нь хэрэг баримтлагдах юм байхгүй. Ер нь аюул алдагдчих гэж бодож байгаа шүү дээ. Хүмүүсийг маш их халдсалж одоо намчилж янзаар болж байгаа асуудал телевизээр байгаль надад хагдах юм шүү дээ. Тэр зэргийн ерөөс биш. Доктортой чадахгүй авч харагдчих шээ. Олон хүн орж харж, олон хүн салгиж, тэрийн урт байсаар алдагдж, шинээр тавцаачаа хүн энэ хоорч их зэн талтай ялгтаалхтал байна. Энийг та ер нь юутай холбож ойлгож байна? Одоо энэ одоо намын шугамчлын ажил төлөвлөгч нэг олж өгдөг авдагч намын юм ажил юм биш үү? Тэр намаар явсан нэг юм дэшээ гардаг нам Мариог нэг гэсэн доош ордог ажил юм хэлж байгаа. Тиймэрхүү боловсрол явагдаад байгаа шиг санагдаж байна надад. Төрийн яг албанд ажилтгуулдаг. Гэхдээ нөгөө хувийн байгууллагад ажилладаг ер нь гайгүй юм. Сүүлийн нэг 4-5 жил бол ер нь төрийн албан доктортой болж ил гэж бодод байгаа шүү дээ. Цалин мөнгөч гайгүй хүмүүсүүднийч доктортой. Тэгээд бас нөгөө шалгалт энэ төр авч ирсэн төрийн албанд оруулдаг болсон тэр их нөлөөтэй юм болов уу гэж бодлоо шүү дээ. Танил тал байхгүй энэ төрийн албанд ордын манай их нэр 97 онд их сургуулийн хувьд өгсөн тэгэл одоо танил тал байхгүй бол энэ хуулийн улс орч бүгд л гайгүй юу албан тушаал эрхэлж өгч байгаа юм сүлдүүлээд юм лээ ангийнхан. Энэ хараад байхад дандаа л танил талаар албан тушаал төрсөн юм сэтгэлж. Иргэдийн төртөө итгэх итгэл бидэнд өгсөн ярианд үндэслэн бид дараах нэгэн судалгааг улсын дээчүүхээс авсан. Судалгаа нь төрийн албанаас үндэслэлгүй хууль бусаар халагдсан гэж шүүхэд хэмжлэл гаргасан хэрэгтэй холбоотой. 2005 оноос хойш улсын дээчүүх төрийн албан хаагчтай холбоотой 300 гаруй хэрэг маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлснээс 68% нь буюу 210 хүний хэмжлэгийг хангаж өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэрийг гаргаж байсан байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тэдгээр иргэдийн заримтай утсаар холбогдсон ажилдаа эргэн орсон эсэхийг нь сонирхсан. Сайн уу гонгороо? Өдрийн минь би тантай HD Монгол телевизээс холбогдож байна. Туулгаас сэтгүүлч байгаа маа. Та захиргааны иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна тийм ээ? Юу гэсэн? Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм байна тийм ээ? Та одоо ажилдаа эргээд орсон уу? Нийгмийн даатгалын ерөнхий газрын даатгалтай холбогдох асуудал байсан юм. Тухайд таныг яагаад ажлаас харж ирсэн бэ? За. Тэгээд та өөрөө тэтгэврт гарах насных байсан юм уу? Тэтгэврт гарах болцсон байсан юм уу? Тэгээд гэрээгээ зөрчсөн гэсэн үг үү? Гурван сарын хэдэнд гинэ? Гэрээ байгуулаад 4 сарын 20-нд таныг ажлаас авсан юм уу те? Хэдэн оных вэ? 11. За. Тэгээ эргээд хэдэн хугацааны дараа ажилд нь эргүүлж таныг авсан байдаг юм бэ? За. Одоо та хуучин ажлаа яг хийж гинөө? Та хуучин эргүүлж ажилд аваад тэг яагаад та эргээд ажлаасаа гарч юу?
одоо нэвтрүүлэг бэлтжиж байгаа юм аа. Төрийн удирдах албан тушаалтнууд ер нь яг доош шатныхаа хүмүүсийг яг хэрхэн яаж хууль бус ингээд хууль зөрчиж ажлаас халаад байна вэ гэдэг асуудлаар нэвтрүүлэг бэлтжиж байгаа юм. Тэгээд та яг энэ захиргааны эрхийн шүүхэд бас хэмжлэл гаргаж ирсэн юм байна. Тэгээд эргээд ажилдаа орсон байдаг юм уу яадгийг тэгээ орсон бол яг таныг эргээд хуучин ажилчтанд томьсон байдгийн болов уу яадгийн бол гэдэг талаар мэдгэж тэнтэй холбогдож байгаа байхгүй юу? Би дэрэж нэг Аха. Тий. Тэгээд таныг шүүхийн шийдвэр гараад та эргээд ажилдаа орох төр тушаал гарсны дараа таны дээр ажлаас халсан дарга чинь тантай ер нь зан хасны үед яаж харьцаж байсан бэ? Та биднэрт ярьсан үг боломж байна уу? Сайн байна уу? Дөржмаа юу? Би тантай Монгол телевизээс холбогдож байна. Туулгыг сэтгүүлж байна. Танаас нэг юм тодруулах гэсэн. Та захиргааны эрхийн шүүхэд нэхэмшил гаргаж ирсэн байна тийм ээ? Энэ нэхэмжлийн хүрээнд бол шүүхээс таны одоо ажилчин эргүүлэн одоо тийм ээ авах тэр шийдвэр гаргах тийм тогтоох тэр шийдвэр гаргаж ирсэн юм байна. Та ажилдаа эргэж орсон уу? Яагаад юм бол? Ben bir tane sansıcı. Ямар үндэслэлээр тэр дарагч нь таныг ирээд ажил авахгүй. Өдрийн минь би тантай Монгол телевизээс холбогдож байна. Туулгыг сэтгүүлж байна. Та захиргааны гэрийн шүүхэд нэхэмшил гаргаж ирсэн байна да. Ажлаас хууль бусаар халагдсан гэ. Та ирээд ажилдаа томилогдсон уу? Одоо та хэвийн ажлаа хийж байна уу? Би ороод нэг зүйл надад хэлчихсэн байна.
ер нь яг ямар үндслээр ажлаас харж исэн бэ? За. За. Дарга бол тэгээд бидний дарга бол таныг бидний миний эсрэг мэдээлэл өглөө гэдэг үндслээр ажлаас хасан гэсэн үг үү? За. Аха. Аха. Тэгээд эргүүлээд бүгдийг нь ажилт нь хугацаанд томсно. Яагаад гарсан бэ гэм бол та мэдгүй. Төрийн албаны өөрийн үндсэн гол зарчмыг мэргэсэн бөгөөд тогтвортой байна. Тэгвэл яагаад энэ зарчим алдагдах болов? Хариултыг төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагын төлөөллүүд үзэгч танд хүргэх болно. Гэхдээ тэдний яриаг хүргэхээс өмнө үзэгч танд дараах том мэдээллийг сонирхуулъя. Төрийн албан хаагчийн ажилд шинээр орсноос гадна ажлаас халагдсан, өөр ажилд шилжсэн, сургалтанд хамрагдсан, төр чөлөө авсан, жирэмсний амралтаа гэд бүхий л хөдөлгөөн сонгуулийн дараа эрс эрчимжтэй болохыг дараах судалгаанаас харж болохоор. Тухайлбал 2008 оны сонгуулийн дараа төрийн албанд 5.6% хөдөлгөөн орсон байдаг бол 2012 онд 9.5 орчим хувийн хөдөлгөөн орж өссөн байна. Үүнийг төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор зарладаг 160 гаруй мянган төрийн албан хаагчдад хувьлаад үзгээд 16 мянган орчим нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орсон гэсэн үг. Харин 16 орчим мянган төрийн албан хаагчдын хэдэн ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн бол Гурван үйлчлэлийн төрийн орон нутгийн хүчтэй төр төсөв төлөвлөмж асуудал бол томилдог албан шалгалт төрөөс эдгээр бол бас очоод тухайн албаны байгууллага дээр очоод томилогчнаас хойш их хүмүүсүүд халж байгаа. Эдгээр асуудлууд бол маш их орчиж байна. Энэ бол сургууль цэцэрлэг одоо боловсролын тухай хуулийн дэмэлд өөрчлөлт орсон байна. Одоо хоолхон бол хуучин сургуулийн захирлыг дүүрэн засаг нийслэл дүүргэх боловсролын газрын даргын саналын харгалзаар томилдог байсан бол болоод үүнийг болохоор нийслэлийн засаг дарга томилдог болсон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ажиллаж байгаа албан тушаалтан бодог хууль нэмэлт өөрчлөлтөнд холбоотойгоор одоо сонгуульч шалгалтанд ороогүй сонгуульч шалгалтанд ор гэдэг үгсээр бол маш их сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас нь халах сэлгэх асуудлууд ихтэй. Тэгээд сонгуульч шалгалтанд ор орж тулгын шаардж байгаа ийм асуудлууд байна. Комисс өнөөдөр эргүүлж байгаа гомдлын өнгө хэсэг харахад төрийн албан хаагчдыг одоо ажлаас нь үсэлгүй алгагдсан асуудлыг шүүгшүүлж тогтооцсон байхад ажилд нь авдаггүй авсан нэр төдий эсгэж одоо ажлаас нь чөлөөлдөг ийм асуудлууд бол комисс ирж байгаа учраас төрийн албан хаагчдыг ажлаас нь үсэлгүй чөлөөлдөг ийм асуудлыг байхгүй сүлжээж болохгүй. Манай төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагч өмнө нь үсэн стандартын удирдлага хяналтаа үндсэндээ алдсан. Зэрэг дээр алдсан байдаг. Энэ юу хэлж байгаа нөхөр үндсэндээ одоо төрийн захиргааны байгууллага буюу яамарын одоо олон нийтийн байгууллага төрийн албаны зөвлөлийн одоо бодлого хууль шийдвэр хүлээс зарагдахгүй болж ирсэн. Тэнд одоо зөвшөөрөл хяналт тавих одоо боломж алдсан. Дураараа одоо тэр иргэдийг томилдог, авдаг, хаалдаг. Тэгээд хууль бус тушаал шийдвэрүүдээс төрийн албаны зөвлөлд нэгдэгддэг, явуудаг. Холбогдох тайлан тооцоо судалгаа бас үн зөв мэдээлэх асуудлыг бас хийдэггүй.
ийм шалгалт одоо өгөх юм хаагалдаг ч гэдэг юм. Ийм одоо өөрөө байдал нь өөрөө одоо хэлтэй бүрээ хязгаараас алдагдуулсан. Тийм учраас жишээлбэл 12 оны одоо 13 онод төрийн албан хэмжээнд ямар хэмжээний өөрчлөлт орчих вэ? Шинээр халагдчих, бичнээн шинээр орчих. Яаж шилжчих вэ тийм ээ? Гэдэг энэ тооцоо судалгаад жишээ төрийн албан зүйл энэ зөвшөлт гарч чадахгүй юм гэж өөрөө юу хэлж байгаа вэ? Нэг хальтаа алдсан. Ерөөсөө одоо яг тэр 9.5%-ийнх нь одоо хэдэн хувийн байна гэж хэлэх боломжгүй. Яг одоо өнөөдрийн байдлаар ярихад бол бас 9.5 гэж байна. 14 оны 1 сарын 1-ний байдлаар гарч байгаа тооны хэдэн хувийн хөдөлгөөнтэй байгаа бол одоо хэлж мэдэхгүй. 9.5 орчим хувь гэж хэлээд байгаа маань 13 оны 1 сарын 1-ний байдлаар. Тухайлбал онцлог хэлэх юм бол одоо сонгуулийн дараагийн байдлаар гэсэн тоо юм. Тэгэхээр энд бол би яг тодорхой одоо яг хэдэн хувийн гэж бол хэлж чадахгүй байна. За яагаад тэгэхээр би түрүү хэлж байсан. Зарим яамдууд татан буугдсан. 11 яамтай байсан тийм ээ. Зарим яамдууд чинээр байгуулагдсан. 11 яамтай болсон. 42 засгийн газрын агентлаг байсан бол өнөөдөр 28 агентлагтай болсон. Энэ албан хаагчдын хоорондоо ингээд явдаг. Баттай сурвалжаас авсан нэгэн судалгаанд 2012 онд Монгол улс 162,769 төрлийн албан хаагчтай байснаас төрийн төв байгууллагад 51,882, нийслэл 26,229, аймагуудад 84,658 албан хаагч ажиллаж байжээ. Харин тус оныхоо жилийн эцээр 15,170 албан хаагч хөдөлгөөнд орсон байдаг бөгөөд энэ нийт төрийн албан хаагчдын 9.2%-ийг эзэлж байгаа юм. Шалтгаан үндэслэлийг нарийвчлан судлахад 4,887 албан хаагч өөрийн хүсэлтээр төрийн албыг орхисон байдаг бол 5,361 албан хаагч өөр ажиллаж хэлсэн байдаг. Бусад шалтгаан буюу нас барсан нь 2%, тэтгэврт гарсан нь 15% байхад цахилгаан шийдэглээр халагдсан 1% гэсэн үзүүлэлт гарсан байна. Харин сонгуулийн үр дүнгээр нэг 938 албан хаагч буюу нийт хөдөлгөөнд орсон албан хаагчдын 6% нь чөлөөлөгдсөн байна. Тэгвэл өөрийн дур зориг үзмжээр дээрх 900 гаруй албан хаагчдын хөлмөрлөг хэрэг амьдралын чанарыг нь алдагдуулсан албан тушаалтнуудад өнөө хүртэл яагаад хариуцлага тооцож чадахгүй явсаар байна. Хууль тэдний эрх мэдлийн өмнө хүчгүүдэд байна. Манай телевизийн редакцад Эргэн Бямбаг хүрэлцэн ирээд байгаа юм. За Эргэн Бямбагийн тухайд бол 2010 онд ажлаасаа хууль бусаар халагдсан байдаг. За улмаар яг энэхүү одоо хууль бусаар халагдсан үндслийнхэн дагуу за бүх шатны шүүхэд хандан хамгийн сүүлд гэхэд 2011 оны сүүл байдаг баг тийм ээ. Улсын дэд шүүхэд хандан за улсын дэд шүүх Эргэн Бямбагийн талд асуудлыг шийдсэн байдаг. За гисэн хэдий ч өнөөдөр хүртэл хугацаанд бол ажилдаа буцаж ороог байгаа. Тиймээс бид Эргэн Бямбад хүсэл тавин бид нарт одоо яг тухайн үед ямар процесс болж байгаа гэдэг талаар ярьцлага өгөөч гэж хүссэн байгаа. Юуны тулд юуны өмнө танд бидний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд яг тухайн үед яг ямар процесс үүссэн юм бэ гэдэг талаар та мэдээлэх. Энэ бол нэг тийм шинэ ойлголт биш. Нэлээд хугацаа өнгөрсөн болж байна. Яг юу болсон гэхээр жоохон дэлгэрүүлээд тайлбарлах нэг тийм л 2 жилийн өмнө зарсан машиныг авсан хүмүүс маань дотроо оруулсан одоо гэрийг хатгалж дугаарыг солиулж би ч замын цагт төрчих хасч хийж өгөө шалгаж идэх юм чинь завч үү юм чинь тэгэл хөр бол энэ дөр шалгахаар нөхөр шинэ авсан машинтайгаа уучин зарсан машин хоёр машин нэг нь одоо бичиг үл юм л ихтэлж байна. 12 сая төгрөгийн хөрөнгийг таны нуун дарагдуулсан гэсэн тийм үндслэг таны ажлаас чөлөөсөн байдаг гэж. Харин 12 сая төгрөгийн үнэтэй машин баггүй. Тэгээд тэр нэг ч одоо тодруулах боломж энэ авилтын газар байгаа шүү дээ. Энэ юу гэж байгаа машин. Тэгээд би тэндэн тайлбар өгөөд өхөд тайлбарын хоцорсон тэр бичгийг очоод ямар энэ хөрөнгөлийн төлөө борлуулж байгаа юм байна. Тэрний дагуу ажилласаа саллаа. За яг буруу зүрх байж болно айлбай. Гэтэл тэр бурууг тогтооход 3-4 шатны шилжилтийн зөвлөлт жил 6 сар 2 жил шахах процесс болов. Сүүлд нь юу ч нэг буцааж ажилтны хамлаг гэдэг шийдвэр гаргалээ. Комиссныхаа одоо маргааш нэрээр буцаалж байгаа. Шүүх шийдвэр гаргадаг. Албан тушаалтны явуулын томилдог цалингийнхаа асуудлыг шийдвэрлэдэг. Нөгөө албан тушаалтны шүүхийн шийдвэрийг хүлээж аваад 40 төгрөг болсныхаа дараа хүлээж аваад шүүхийн шийдвэр биелүүлдэг юм аа. Биелүүлдэг гэдэг яг үгээр одоо 1-2 хоногийн дараа тухайн албан тушаалтны явуулыг томилчдаг.
За ингээд томсныхаа дараа нөгөө албан тушаалтын яд буцаад яг өмнө халсан үндслээр дахиад эргүүлээд халдаг. Одоо албан албан тушаалаас чөлөөлдөг тийм ээ. За энэ чинь дахиад нөгөө шинэ эрхээ авах гарч байгаа учраас нөгөө этгээд маань дахиад шүүхэд хандах эрх нэмэгдэж явж байгаа. Шүүх дахиад томилдог, дахиад халдаг. Энэ бол зүгээр тухайн албан тушаалтны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүдээ тийм уламжлалт байгаа тухайн албан тушаалтны тийм хариуцлага ийм л байдалтай холбоотой л доо. За ер нь бол нэг халагдсан хүний буцаад ажиллаж байхгүй. Энэ эхлээд таны буцаад тавьсан тушаал бол зөвхөн шүүхийн шийдвэр зориулж гарсан тушаал. Таныг ажилд авахгүй юм аа гэж хэлдэг ч байна. Бид тэр үед хөнгөлөгчтэй шүүхийн шийдвэр үүсгэх албаны ажилд орж байна. Гэтэл энэ нийгэмтэй юм сонсож байгаа шүүхийн шийдвэр үүсгэлийн албаны нөхдөд нэгэн тушаал гарцсан учраас бид одоо энэ шүүхийн шийдвэр үүсгэх бүхэн шүүхийн шийдвэр хэрэгжсэн гэж үзнэ гэдгийг. Тэгэхээр нэг эндхийн чиглэл юу хэрэгжүүлж байгаа чинь давхуу байдаг. Дахиад ус гадар сүрдүүрийн шүүхийн шийдвэр үүсгэлийн албыг өөрчилдөг байхгүй. Хууль шүүхийн шийдвэрүүдийг зохицуулах гэж байна. Тэгвэл дахиад шийдвэр гарч. Шүүхийн шийдвэр үүсгэлийн албаны хэрэгжсэн байдаг тогтоолч үүгээр дахиад тэгээ буцаад л асуудал сууж юмстай ойлгос эхэлнэ. Надаас мэдээ залхаа хийсэн. Тэгээд чинь сонгол мөн гэсэн зүйл. Яа тавдан бүштэй. Энийг хүчнээс салуушаа. Тэр өөр утгагүй хүмүүсийн тийм залхах байдлаар ажиллаас халддаг механизм хуулийн дотор байхгүй. Ер нь бол бид энд нэг шийдвэрийг буруу гаргацсан хүн дахиад шийдвэрийг санаатах буруу гаргахад тэр хуулийн заалт хэрэгжиж өөрийг нь ажиллаас алдаж юм хангамж авдаг бол тэгж чадахгүй. Дараагт одоо хариуцлага тооцох асуудал бол яригддаг. Тухайлбал би зөвхөн жишээ хэлье л да. Аюул аймгийн засаг дарга хууль зөрчиж байна. Аймгийн засаг даргын эхлэх асуудлын хүрээнд байдаг хилт залгууд бол энэ албан хаагчдын төрийн захиргааны албан хаагч байна гэх тэр албаны хуулийг хуульчлаад ирсэн. Аймаг болгонд одоо байж байгаа хуульчдын хүүхдийн төлөө хилцчүүд ингэж байж байгаа. Одоо хүүхэд залуучууд гэрмэлийн газарчууд ийм нэртэй нэгж болсон байгаа. Аймгийн одоо агентлаг гэсэн үг шүү. Аймгийн засаг. Гэтэл аюулгүй аймагт байдаг энэ агентлагийн дараа ганцаархан тийм үгээр явдаг. Бусад 20 аймгийнх кейзэг юм чи. Яаж байгаа юм бэ гэхээр одоо шалгалт өгөх юм шиг. Энэ хууль зөрчиж ажиллаад байгаа засаг даргатай хариуцлага тооцооч. Засгийн газар комиссын шүү гэдэг агуулгаар засгийн газарт бид одоо шаардлага хөргүүлсэн. Өнөөдөр чимээгүүл Булган аймагт байна. Булган аймгийн гişиг өндөр сумын хамгийн газрын даргын маргаан гэдэг одоо миний санаж байгаа гарлаа 5 жил үргэлжилж байгаа маргаан байна. Нэг одоо уртж хийгдэж чаддгүй. Энэ засаг даргад нь хариуцлага тооцоод өгөөч гэж одоо сумын засаг даргатнууд дээжтэй засаг дарга хариуцлага тооцсон шүү. Тэр аймгийн засаг даргатнууд даалгавар шаардлага өгдөг. Чимээгүүл байна. Өөрийнх нь карнаас нь ажилтгаас хугацааны цалин гардаг учраас эсвэл ажилтгүй болж байгаа хугацааны тэтгэмжийг өгдөг учраас ийм асуудал гардаг. Ер нь бол өнгөрсөн хугацаанд жишээлбэл сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд яг ажлаас энэ шалтгаанаар чөлөөлөгдөд 6 сарын тэтгэмжээ авсан албаа гэсэн хэд байна гэдэг нь бас сонирхолтой дүнгаар ам нэсэн дээр ярихад бол өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрийн харамжтай хугацаанд бид нэр 2-300 сая төгрөгийн зөвхөн цалинтай авах цалин нэмээд авах юм дадвартай холбоотой нөхөн төлбөрийг төлөх асуудлыг шийдсэн байж байна. Гэтэл энэ мөн бол дандаа улсын төсөөс гарсан болохоос биш нэг ч албан тушаалтны гарманаас гарна. 2013 оны төсөвдөр 12 оны төсвөөс цалин өсний зардалтай 200 тэрбум төгрөг нэмж баталж байсан. Баггүй. Тэгэхээр энэ дүн энэ ийм хэмжээний мөнгө юу яагаад цалин өснөд нэмэгдэж байгаа гэдэг асуудал гарсан. Судлаад үзсэн чинь яг төрийн албан хаагчдын цалин бол 12 оноос хойш нэмэгдээгүй байна. Гэтэл яагаад ийм хэмжээний мөнгө тэр албан хаагчдын цалин өсгдөг багсан чинь нөгөө чөлөөлж байгаа хүмүүс юм шүү. 6 сая тэтгэмж. Өөрөөр ийм хэмжээний хүмүүсийг бас яаж чөлөөлсөн байх багталтай. Энийг тоогоо одоо хүртэл бид түрүү хэлж байгаа юм зүйл. Яг гэдэг юм чөлөөлж байгаа. Энэ гараад зэрэг энэ бол би бол бодож байгаа амар л гарч. Төр муу менежер гэх дүгнэлт ойлголт иргэдийн донд хэдийн үүссэн. Харин энэ ойлголтыг улам бүр батжуулж төрийн дархлаар сулруулж байгаа нь эрх мэдэл бүхий албан тушаалтна. Тэгвэл сулдаж сулраад байгаа төрийн дархлаар хэрхэн сэргээх вэ? Бидэнд ямар гарц байна вэ? Одоогийн төрийн албаны хууль бол тухайн төрийн жинхэнэ албан хаагчид хууль бусаар халагдахгүй байх. Тэр одоо хууль зүйн улс төрийн эдийн засгийн баталгаа талдаа сайн болж байна.
сайн. Засгийн газрын ирэх газрын дараа сайхан бэлэн нэг үдэлсэн. Төрийн алтны үе чинь ерөөсөө сүхээр зохиоц ч унахааргүй хууль гэж багч. Өөрөөр бил нэг халагдахгүй байх. Хууль бусаар халагдахгүй байх. Алтан шалтны дур зоргийн хамгааллаас маш сайн хамгаалсан хууль бас нэг ингэж илэрхийлжсэн байхгүй. Нийгмийн шаардлагатай уялдаа төрийн албаны тухай хууль маань одоо цаашдаа нийтийн албаны тухай хууль гэхээр төрийн албан хаагчид маань нийтийн албан хаагч гэдэг энэ тухай хуулийн төсөл боловсруулалтад явж байгаа юм билээ. Харин энэ хуулийн төсөлтэй ингээд танилцахаар яг тэр нэг төрийн албан тушаалт нь хариуцлага хүлээлгэх энэ зохицуултыг бүртгэж заагаад өгсөн. Ийм зохицуулт орсон байдаг. Өөрөөр хэлбэл ерөөсөө шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэр буруутай албан тушаалтан буюу буруу тушаал шийдвэр гаргасан албан тушаалтан энэс үүдсэн хурлыг яг тухайн албан тушаалтыг өөрөө нөхөн төлөх. Өмнөх хуулинд бол одоо энэ хүчин төлөвлөгөө өгч байгаа хуулиуд бол дандаа тухайн байгууллагаас байгууллагын цаана сэдвсээс гараад байгаа юм ч гэдэг төрийн байгууллага тийм. Тэгэхээр одоо яг тухайн албан тушаалтанд хариуцах энэ зохицуулалтаа. Хэрвээ энэ үүргийг биелүүлээгүй байх юм бол тухайн албан тушаалтны өөрийг одоо эрхэж байгаа албан тушаалаас нь чөлөөлөх энэ үндслэг болохоор ийм зохицуулалт орсон юм байна. Одоогийн хууль дээр юу өгүүлэгдээд дутагдаад байна уу гэхээр тухайн төрийн албан хаагчтай ажлын үр дүнгийн гүйцэтгэл дээр хариуцлага тооцсон. Тухайн үед нь хариуцлага тооцсон. Мөн одоо шатчдны одоо удирдах албан шалтнууд дээр буюу карьерийн зарчмаар тухайн одоо албан хаагч тэр өсөж дэмжиж одоо тэр доктортой ажиллах тэр зохицуултууд бас жоохон өвчтэй дутагдaltaй. Ерөнхийдөө багхгүй. Одоо шиг манай төрийн байгууллагууд дээр карьерийн доктортой юу ч багхгүй. Одоо өнөөдөр өчигдөр л одоо өөрөө шалгаад явж байсан одоо нэг нөхөр маргааш нь өөрийнх нь дарах болоод ирчих магадгүй тийм одоо баталгаатай бус тийм одоо орчинд нөгөө төрийн албан хаагч чинь одоо яг одоо хуулийн нэр зоригтой ажиллах тийм одоо зориг төгс байдал хүртэл алдагддаг. Нэвтрүүлэгч шаардлагатай баримт материал цуглуулж явахад асуудлын гол занлаа улс төрөөс шууд хамааралтай. Тэдний оролцоо нөлөөлөл нэр чингсэн байсан. Гэсэн хэдий ч бид аль болох улс төрчихгүй. Асуудлын бурууг тэдэнд намж тохиохоос зайлсхийсэн. Учир нь төрийн албан хаагчдыг сонгуулийн үр дүнгээс шалтгаалan сонгодоггүй учраас. Мөн төрийн албан нь улс төрөөс ангид байх ёстой учраас. Хамгийн гол нь иргэн бидний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх нь хэн нэгэн албан тушаалтны эрх мэдэл, эдлэг хямднаас дээгүүрт байх ёстой учраас дэвшүүлж буй асуудлын шийдлийг улс төрөөс ангидаар хэрхэн шийдэж болох гарцыг эрэлхийлсэн юм а.